нутам газар нутгийг дамнан орших монголчууд. Тэд нүүдлийн соёл иргэншлийг 21-р зуунд өвлөн ирсэн гайхамшигтайр түмэн. Үүгээрээ байгаль дэлхийдээ ойрхон байж, өдөр тутмын амьдралынхаа хэв шинжид байгаль орчны төлөв байдал, нөөц баялагийг өр мөцөөр хэрэглэж ирсэн байдаг. Агуу амьдралыг тэтгэгч ус хэмээх чанаман эрдэнэ зөвхөн хурын шим, газрын гүнээс ундрдаг гэвэл энэ дүрл болно. Иймд бид шим ертөнцийн нэгэн гайхамшиг мөстлөгийн тухай энд өгүүлэх болно. Өндөр ууларх газруудад уур амьсгалын дулаалт илүү их явж байна гэж ойлгож байна. Одоо бол энэ усны түвшин маань багтаад мөнгө цасны маань түвшин багтаад энэ тоолоод ширэгсэн уур бол 4-5 байдгийг. Мөндөр болж байна. Сайн байцгаана уу? Миний нэрийг Бено Мэр биш гэдэг. Миний бие Монголх Швейцарын хамтын ажиллагааны газар консулын хэлтсийн дэд дараагаар ажилладаг. Бид 2019 оноос Монгол орны усны нөөцийн бүрэлдэхүүн хэсэгт багтах мөстлөг болон цэвдэгт үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судлахаар Шинжлэх ухааны академийн газар зүй геоэкологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Энэ судалгааны хөтөлбөрөөр олон сонирхолтой үр дүн гарсан бөгөөд тэдгээрийн нэгэхэн хэсгийг та бүхэндээ хүргэх гэж байна. Дэлхийн олон оронд мөстлөг хайлж байгаа нь бодит үнэн билээ. Үүнтэй нэгэн адил Монгол орны мөстлөг цэвдэг ихээр хайлж гисэж байна. Мөстлөг болон цэвдгийн алдрал хайлтын нөлөөлөл нь байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн нөөц баялаг бүр цаашлаад хүмүүсийн амжиргааны их усүрт сөрөг үр дагавар үзүүлж болзошгүйг энэхүү баримтат киногоор үзэгч та бүхэнд танилцуулахыг зорьсон болно. Баримтат киног үзснээр та бидний өмнө тулгарч буй бэрхшээлийг илүү сайн ойлгож, магадгүй дэлхийн нийтийн анхаарлыг Монгол руу чиглүүлэх шинэлэг санааг шийдвэр гаргахчид олж болох юм. Үзэгч та бүхэн тухлан сууж анхааран үзхийг хүсье. Баярлалаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн гарагийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, тэр дундаа усны нөөц багасах, ургамал амьтны амьдрах орчинд өөрчлөлт орох зэрэг сөрөг үзэгдлүүд ихээр ажиглагдах болсон. Үүний зөвхөн нэг баримт нь хойд болон өмнөд туйлын мөс нэмгэрч багасах, их газрын мөнх цаст оргилуудын цас хайлах зэргийг дурлаж болох бөгөөд энэ нь бидэнд аюулын дохио өгч буй тод жишээ юм. Хатуу төлөвт байгаа хэдэн тэрбум тонн ус мөслөгт агуулгадж, манай гарагийн усны эргэлт нөөц бүрэлдэх үйл явцад чухал нөлөө үзүүлдэг. Харин хамгийн их дулаалт явагдаж буй бүс нутгуудын нэгээр нэрлэгдэж буй манай орны мөслөгийн төлөв байдал нь орон нутгийн оршин суугчид болоод тухайн экосистемд хэрхэн нөлөөлж байна вэ? Дэлхийн нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд ихээр ажиглаж байгаа. Ялангуяа Монгол оронд. За дэлхийн дундчаас бол одоо 3 дахин давж дулаарч байгаа гэсэн манай эрдэмтдийн тооцоо бий. Тэр дундаа бол одоо энэ өндөрслөг уулсын уур амьсгал илүү ихээр өөрчлөгдөж байгаа. За нэг ёсондоо одоо талхээр говь ойд хэрээсээ илүү энэ өндөр ууларх газруудад уур амьсгалын дулаалт илүү их явж байна гэж ойлгож болно. За тийм ч учраас одоо энэ мөнх цас, мөслөг, за түүний одоо ойр орчим байгаа экосистемийг судлах нь шинжлэх ухаан болон одоо эдийн засаг нийгмийн чухал ач холбогдолтой. За манай нутагт бол одоо сүүлийн үед бас байгалийн бас одоо хүчин зүйлүүд бас жоохон явагдаад байгаа. Ялангуяа бол одоо энэ хуурайшилт гэдэг юм нэлээд өгчөж энэ дулаалал гэдэг юм нэлээд их одоо 1980-аад онд надад хүүхэд байж ах үед бол одоо төрөгний гол маань нэлээд их урсдаг байсан. Одоо бол энэ усны түвшин маань багтаад мөнгө цасны маань түвшин багтаад ийм үзэгдлүүд бол бид бүхэн тарагч байгаамаа. Энэ бол ганц манад биш, Монгол дэлхийн нийтээр л одоо ийм их дулаалт болсон. Байгаль цагаарын үед одоо бас их тогтвор байдлаас болж мөнгө цас маань их хайлж одоо гол ус маш их багасч байгаамаа. Энэ манай би яг хариуцдаг олон нуурын сав газарт нэг 108 нууртаа эндээс нэг одоо нэг тоолоод ширэгсэн нуур бол 4-5 байдгийг. Тэгээд бүр зарим нь ус байхгүй бол ч гэсэн одоо усны
гуйлдрал нь одоо байхгүй тийм одоо тохиолдол одоо сүүлийн жилүүд таажигддаг. Мөслөг гэж юу вэ? Монголчууд бидний мөнх цас хэмээн нэрлэж ирсэн уулын орой хэсгээр гаргасан их хэмжээний цас мөсийг судлаачид мөслөг хэмээдэг. Мөслөг нь өндөр уулархаг бүс нутгуудад орж буй хурд үндэсний нөлөөгөөр үүсдэг байгалийн чухал ачаал бүгдэл бүхий бүрэлдэхүүн хэсэг юм. Дотоодын болон гадаадын судлаачдын хийсэн судалгааны үр дүнд Монгол оронд үүссэн мөслөг одоогоос 12,000 орчим жилийн өмнө хүртэл үргэлжилсэн их хүтрэлтийн үр дүн байх магадлалтай. Манай дэлхий дээр их газрын буюу Антарктид, Гренландын, уулын буюу Альпийн гэсэн хоёр төрлийн мөслөг байдаг. Монгол оронд зөвхөн уулын мөслөг оршин. Монгол орны мөслөг Алтай, Хангай нуруу, Хөвсгөлийн уулсын орой хэсгээр оршдог боловч талбай хэмжээ нь уул нуруу бүрт эрс ялгаатай байна. Тухайлбал сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр Алтай нуруунд 359 км² орчим талбайг хамарсан мөслөг байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол орны мөслөгийн 99% эзлэж байна. Харин үлдсэн багахан хэсэг нь Хангай нурууны ноён оргил, Отхон тэнгэр, Хөвсгөлийн мөнх сартаг уулсад тогтжээ. Алтай уулсад 5 богд, Цэнгэл хайрхан Цамбгарав, Мөнх хайрхан Хархираа, Түргэн, Сутай гэх мэт уулс, Хангай нуруунд Отхон тэнгэр, Хөвсгөлийн уулсад мөнх сардаг зэрэг өндөр уул нуруудаар тархаж дэдгэр мөслөгийн эзлэх талбайн хэмжээ, давталт, зузаан, мөслөж байсан үнэмлэхэн өндөр зэрэг нь харилцан адилгүй байдаг. Өндөр уулсад мөслөг оршдог тул ойр орчимдоо эрсдэс хатуу ширэн уур амьсгал бий болгоно. Тэгвэл нутгийн иргэний тодорхойлсноор мөслөг бүхий газар орны улирлын нөхцөл байдал ямар вэ? За би хоёрл уур амьсгалын хувьд хоёрл улирлтай нутаг гэж үздэг. 12 сард энэ Хөвсгөл нуурын мөс хөлддөг. 6 сар ихэр энэ гисдэг. Тэгэд энэ мөс байгаа үед бол сэрүү улирал мөснөөс хойш дулааны улирал үргэлжилдэг. Бусад газрын одоо нэг дөрвөн улирал гэдэг шиг бол энд илүү ажигладаг. Сүүлийн жилүүдэд үндэсний болон гадаад эрдэмтдийн судлаачдын хамтарсан баг Монгол орны мөслөг түүний зэрэгэлдэг газар нутагт орчны уур амьсгалын нөхцөл байдлыг наривчлан судлах ажлыг эрчимжүүлээд байна. In high mountain areas, this was supported by the Max Planck Gesellschaft from Germany. Манай хүрээлэн дээр хэрэгжиж байгаа Монгол орны өндөр уулын уур амьсгалын судалгаа Германы Макс Планкийн нийгэмлэг болоод Германы засгийн газрын уур амьсгалын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр анх эхэлсэн. Үүний дараагаар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бид автомат цагуурын станц суурилуулах ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Бид одоогоор гочлон мөслөг, цэвдгийн өөрчлөлт болон нуурын судалгаан дээр төвлөрөн судалгаагаа хийж байна. За одоо бид нэр Мөнх хайрхан уулын Саамгалтай газар нутгийн 7 нуурын ихэнх буюу Сүхбаатар оргилийн доор мөслөг дээр ирээд байна. Одоо яг бид нэр далайн түвшнээс дээш 3300 м өндөртэй. Энэ мөслөгийн онцлог нь болохоор мөслөгийнхаа доороо юм яг мөсөн антай. Тэгэд энэ доош мөсөн ан нь нураад ингээд нуурлага ордог. Ийм онцлог газар байгаа. Бид 2020 онд энд болохоор Хобо брендийн станц суурилуулсан байгаа. Тэнд станц суурилуулгын онцлог нь болохоор тухайн орчны уур амьсгалын өөрчлөлтийг одоо таньж мэдэх, тухайн уур амьсгалын өөрчлөлтийг таньж мэдснээр энэ орчинд амьдарч байгаа амьтад ургамал зэрэг одоо тэр тухайн одоо орчныг одоо экосистемийг бүрдүүлж байгаа тэр усны эргэлт зэрэг тэр зүйлүүдийг бүгдийг мэдэх тийм боломжтой. Тэгээ энэ станц дээр болохоор бид нэр агаарын температур, агаарын даралт, агаарын чийгшил, тэгээд нарны цацраг, салхины хурд, зүг зохис, тэгээд хурд унтас гэх мэтлэн бүх одоо цагуурын параметруудыг нодлонгоос хойш ингээ хэмжээд явж байгаа. Тэгээд одоо энэ хүү хэмжилтийн үр дүнд одоо энэ жилээс авахгүйлаад мэдээ материал дээр тулгуурлаад цааш дараагийн үр дүнгууд гараа явах байгаа. Мөслөг түүнтэй зэрэгэлдээ орших газар нутгийн ач холбогдол. Антарктид, Гренланд, Аз, Америк тивд байх асар удам газар нутгийг эзлэн оршиж буй мөслөгүүд нь манай гаригийг сэрүүцүүлэх хөргүүрийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн нарны цэцэргийг ойлгох өөрийн онцлог шинжээрээ дэлхийн уур амьсгалын төлөв байдалд шууд хувь нэмэр оруулдаг байна.
Мэдээж дурдахгүй байхын аргагүй чухал зүйл бол далай тэнгис олон мөрний ус бүрэлдэн бий болох үйл явцыг дэмжиж өгдөг. Энэ бүхэн нь товчхондоо мөсдлөгийн төвдөлхийн хэмжээнд үзүүлж буй ач холбогдол юм. Тэгвэл Монгол орны мөсдлөг ямар ач холбогдолтой вэ? Эрдэмтэн судлаачдын ож тогтоосноор Монгол орны мөсдлөгт 19 орчим километр куб ус агуулгадах ба энэ нь манай орны газар доорх усны нөөцөөс их юм. Нөгөө талаас мөсдлөг нь тухайн газар нутагтаа байгаа гол горих нуурын үндсэн их болж байдаг. Тухайлбал Алтай нурууны мөсдлөгтэй уулсын орой хэсгээр хэдэн зуун жижиг нуур оршдог бол Хангай, Хинти, Хөвсгөлийн уулсын орой хэсгээр цөөн тууны нуур тогтжээ. Ганц жишээ дурдвал Хархираа уулын мөсдлөгийн ойролцоо 100 гаруй нуур байдаг. Мөсдлөг нь оршин буй газрынхаа экосистемд эерэг нөлөөтэй байхаас гадна алс хол байгаа газар нутагт ч мөн сайн нөлөө үзүүлдэг. Их нууруудын хотгоорт буй ихэнх нуур гол горих мөсдлөгөөс их авсан байдаг. Мэдээж эдгээр нуур гол горихны орчимд ургамал сайн ургаж нутгийн иргэд мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг нь илэрхий. Тэгэхээр мөсдлөг нь зөвхөн өндөр уулсын төдийгүй нам дор хотор газрын экосистемийн доктортой байдал тухайн газар нутгуудад амьдрах иргэдийн амжиргаанд чухал нөлөөтэй байх нь. Энэ талаарх эрдэмтэн судлаач байгаль хамгаалагч болоод орон нутгийн иргэдийн яриаг хамтдаа сонсъё. Монгол орны хэмжээнд нийт 29 сав газар байдаг. За үүнээс хамгийн томоохон сав газрууд Монголын баруун бүс нутагт байдаг. Харнуур, Ховд голын сав газар, Хяргас нуур, Завхан голын сав газар, Увс нуурын сав газар гэдэг. Их нуурын хотгорын төв хэсэгт орших Хяргас нуур, Увс нуур, Харсан нуур, Хар дөргөн гэдэг. Эдгээр нууруудын оршин тогтнох гол үндэс бол мөнгө цас мөсөн голуудын урсгалтай салшгүй холбоотой юм аа. Ховд аймаг бол Алтай сүрлэг уулс, ялангуяа энэ мөнх цаст мөсөн гол ийм өндөр сүрлэг уулсуудаараа хүрээлэгдсэн 30 гаруй мянган ард иргэд бол мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Сая би хэлдэг 3000 гаруй их газар тариалангийн салбарт ажиллаж байна. Дамаа тэр хадлан дижээд бэлтгэдэг хүнс ногоогоо ургуулдаг гэдэг ялангуяа энэ Ховд аймгийн нийт ард иргэдийн бүтээж байгаа хөдөөж байгаа салбарын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол Ховд аймгийн ард иргэдийн 40 гаруй хувийн амьдрал ахуйг тижээж тэтгэж авч явж байгаа юм. Ийм учраас ард иргэд бид бол энэ биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зогцох, тэгээ мөнх цас мөсөн голтой энэ уул хангаагаа зөв зүйтэй хайрлаж хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлд судлаж амьдрал ахуй практикт нэвтрүүлэх энэ асуудал туулийн чухлаа. Энэ зуны 3 сард бол энд гэр темп гэд жуулчны темп ингээд ажилуулж байгаа. Энэ ажилуулж байгаа хугацаанд бол дотоодын жуулчид маш их ирлээ. Манай зорилго бас биеллээ. Темпний үйл ажиллагаа бол сайжрлаа. Эдийн засгийн хувьд бас ашиг орлогоо өглөө. Цаашдаа ч гэсэн бас энэ мөнх цастаа хайрхнаа аршааны амныхын үзэсгэлэнт газраа твшиглээд өөрсдийнхөө амжиргааг бол өөрсдийнхөө эдийн засгийг дээшлүүлэхээс гадна энэ зэрэгэлдэх энд байгаа энэ зусж байгаа малчтынхаа бол мөрийг нь түрээслэх, цагаан эдэг нь сүү цагаан эдээ ааруулыг нь борлуулж өгөх ийм зорилготой байгаа. За тэгж бодож байгаа. Тэгээд энэ өндөр цастаа хайрхан бол энэ байгалийн үзэсгэлэнт газар бол манай сумын энд байгаа бит бүхний амжиргааг дээшлүүлэхээс гадна сум орон нутагт амьдарч байгаа энэ хүмүүсийн амжиргааг дээшлүүлэх, эрхийн урлагийг нэмэгдүүлэхэд бас үнэтэй их хувь нэмэр оруулж байна. Хайрхан уулдаас маш их шүтэж бас баярлаж бахархаж байна. Түргэн сумын маань энэ үзэсгэлэн сайхан газраар бол энэ манай түргэн сумын 5 хошуу малтай. 5 хошуу мал маань энэ мөнгө цас уулнаас энэ ус ингээд яхаад урсж байгаагийн үр шимд бол ургамал нь ургаж бас тэрийг манай нутгийн тэр мал ард иргэд бид бас ингээд бас үр шимийн ингээ хөртөө явж байгаа ард иргэд тийм болохоор нутгийн ард иргэд маань бидний бас энэ сайхан байгалан бол бас сайхнаар нь байлгаж бас өр хойч үедээ бас өвлүүд нь үлдэхийг бол бид бүхэн хичээж байгаа. За миний хувьд бол энэ байгаль хамгаалах энэ ариун сайхны үйлсэд бол нэг 20 жил ажиллаж байна. Анх надыг орж явахт бол бас байгалийн маань зарим нэг
бас одоо их хэцүү хүнд үед бол байсан. Одоо бид хамгаалж басны бас үндүнд бол одоо энэ нутгийн маань ой мод тэр ургамал амтн тоо толгоон бас өсөж байгаа тал байгаа. Энэ одоо энэ алтаа энэ хөргнүүлэн мөнх цастын дархан цаазд газар одоо бидний амьдрах болсон гол шалтгаан бол одоо энэ цармын тагийн өндөрөлийн бислүүрийн ховор цэцэгс вансэм рүү цармын тагийн ургудаг бас мөнх цэвдэгтэй юм орчин энэ одоо гадаад дотоодын аялал жуулчлалыг жуулчд маш ихээр ирдэг. Тэгэл энэ нутагт одоо бид нар энэ адуу малаа малж адгуулж дээрээс ингээд өвдөөцөөс уламжилж ирсэн. Энэ нутгаа ингэж одоо бид нар бас нэг талаар нь хайрлж хамгаалж энэ нутгийнхаа буян хишгийг хүртэж бас амьдрдаг юм хүмүүс юм аамаа. Манайд бол одоо хой дотор нөхөрлөл гэж нэг малчтын бэлэг нөхөрлөл байгаа. Энэ 2010 онд анх байгуулагдсан. Одоо өдөг 11 жил үйл ажиллагаа явуулж ан амтан байгууллага хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Малчтын сайн дурын одоо нөхөрлөл юм аа. За энэ нөхөрлөл бол одоо янгар ямаа, ирвэс одоо бүхэл төрлийн одоо биологийн төрөл зүйлийн амьтдыг хамгаалдаг бас тийм өөрмөц сайхан одоо байгальд одоо оршин тогтнодог ийм өмнө дотор хой дотор гэсэн ийм газрууд дээр одоо ерөнхийдөө бол хариуцлага хамгаалж байгаа олон нутг дээрээ бол үйл ажиллагаа явуулдаг. За энэ дээрээ бол одоо янгар ямааны тоо толгоос 9 нэмэгдэж за спорт ан одоо гадаадын одоо анчтыг хүлээн авах одоо жилд одоо 2-3 дэх одоо агнуулах сум орон нутгийн одоо эдийн засгийг боддоор дэмжих сум орон нутгийн орлогыг одоо дэмжих одоо энэ тал дээр бол одоо манай нөхрөлийн үйл ажиллагаа бол нэлээд одоо идэвхтэй бол явж байгаа. Миний хариуцлага хамгаалдаг нутагт бол дэлхийд нэг хувар 100 хөрвэс аргал хойно янгар ямаа тэгэл одоо улан алтан хойлог алтан гургуулгийг одоо нэн хувар шуудаа мянган ургамлын төрөл зүйлээс бол одоо бамсам руу цэцэг алтан агнуур алтан сонгон гэх мэтчил одоо улан одоо хувар биологийн одоо төрөл зүйлээс нь аргал ургамал амтнаар их баян нутаг байгаамаа. Тэ өсний чанар бол маш сайн. Түүнээсээ шимт хижээл нь малдаа бас сайн уршдаг. Тийм учраас бидний цагаан идэ бол илүү чанартай л юм шиг биднэрт өөрт санагддаг. Бид нар одоо энэ сүү цагаан идэгээ аваад шар тус гаргаад энийгээрээ бол өвөлд бол бид нар бол маш их эрт хүч авдаг. Ханаа том авсан хүүхдийн арин нэрээд бид нар харийгээд эмчлэх жишээний шаргалаараа хүүхдээ усанд оруулж явах жишээний хатгаа матгаавхаас сэргийлээд одоо манай ханх сумынхан чинь одоо байгалийнхаа одоо баялгыг л одоо ашиглаж одоо самар жимс тэгэл энэ ой мод төлсөндөө мод хэрэгэлдэг тэгэл ер нь бүх айл болгонд ер нь одоо байшинтай л одоо дүнзэн байшинтай л амьдэрдэг ийм л газар орно шүү дээ. Янз бүрийн одоо эмийн ургамлаар одоо манайх ч одоо маш баялаг одоо тэгэл одоо вансэм рүү одоо дүдүү ламп гэл гэх мэтчлэн ванжан гаруу гэл их бичлэн тийм эмийн ургамал бол тэндэл да манай энд ч одоо энэ чи цөөхөн хүн амтай зам харгаа багтай энэ уул хөвчд бол одоо янз янзын ургамал байгаа л да. Энэ нэг таны мэддэг маань чи цөөхөн баг мэддэг нь ашигладаг баг. Нийгмийн эдийн засгт бас нөлөө үзүүлдэг. За үүнийг бол хоёр одоо жишээгээр тайлбарлаж болж байна. За юуны хүмүүс нь өөрөө байгалийн үзэсгэлэнд ховор сонин тогтцос агуулдаг учраас дотоод гадаадын жуулчид маш ихээр очдог. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар маань өөрөө бас хөгжиж цэцгэлж байдаг. За нөгөө талаас манай одоо Монгол Орны засгийн газрын зүгээс мөслөгөөс их авсан томоохон голууд дээр усан цахилгаан станц барих замаар одоо бүс нутгийн цахилгаан хэрэглээний асуудлуудыг шийдэж байгаа. Мөслөгийн төлөв байдал. Монгол Орны газар нутаг дээр дэлхийн дунджаас 3 дахин их дулаалт ажиглагдаж байгаа нь тогтоогдсон байдаг. Энэхүү ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөслөг хайлж байна. Манай үндэсний эрдэмтэн судлаачид ч гэсэн агаарын температурын ихсэлт нь мөслөгийг хайлуулах гол хүчин зүйл болж байгааг илрүүлсэн. Харин хурд үндэсний олон жилийн өөрчлөлт хэлбэлзэл бага байгаа тул үүнийг мөслөгийн алдралтай шууд холбох нь учир дутагдaltaй. Энэ талаарх судлаачдын үр дүн болон баримтуудыг үзье.
За Монгол орны байгаль орчны нөхцөл байдлыг 18-19 дугаар зууны их үед маш олон судлаач судалсан байдаг. Тухайлах юм бол Эндрюс, за Патанин, Александр гэх мэт энэ Оросын эрдэмтэд судалснаас гадна Английн одоо хатааны нийгмийн экспедиц Монгол орны баруун бүс нутагт, за ялангуяа энэ Түргэн Харьхайн уулс Ачт нуурын хотхороор бас судалгаа шинжилгээний ажил явуулсан байдаг. За тэр дунд 1910 онд Английн хатааны нийгмийн судлаач Доглас Каратроор ахлуулсан экспедиц энэ орчимд ажиллаж нэлээд хэдэн одоо зураг баримтсэлт авч үлдээсэн байдаг. За эдгээр зургуудаас харах юм бол энэ Түргэний уулсын одоо төлөв байдлын, мөслөгийн төлөв байдлын талаарх зургийг бас авч үлдээж баримт болгож хойч үедээ үлдээсэн байдаг юм аа. This lake is a former tongue basin here in the 25,000 жилийн өмнө энэ нуур байгаа газар мөслөг байжээ. Бидний харж байгаагаар нуурын цаана үүссэн овоолго шороо чулуулга нь мөслөгийн нөлөөгөөр түрэгдэж үүсэж бий болсон юм байна. Харин нуурын зах хэсэгт байгаа овоолго хурдас чулуулга нь төгсгөлийн морин байгааг илтгэж байгаа юм. Нуурын ёроолын хурдас нь энэ газар орчмын уур амьсгалын төлөв байдлын талаарх сүүлийн 25,000 орчим жилийн мэдээллийг хадгалж байгаамаа. Өөрчлөлт гэх юм бол бид намайг их жоохон баг хүүхэд байх үед наад захын жишээ болоход одоо Бүрэн хаан уул маань энэ баруун сардгууд маань зунжингал мөнх цастай байдаг байсан. Ялангуяа Бүрэн хаан уулын одоо мөнх цас одоо манайхаар бол тойл гэж ярьдаг. Тэр тойл маань одоо 50% нь одоо 100 одоо 7 сард л одоо бараг байхгүй болчиход байгаа юм даа. Тэгвэл сүүлийн жилүүдэд мөслөг яаж өөрчлөгдөж байна вэ? Хиймэл дагуулын мэдээгээр 20 жилийн хугацаанд Мөнхайрхан уулын мөслөг 44%-аар багассан бөгөөд энэ нь 1990 онд мөслөгийн талбай 45.4 км² байсан бол 2020 онд 25.5 км талбай болж багасснаар батлагдана. Үүнтэй адил жишээг Сутай ууланд харж болно. Тус уулын мөслөгийн талбай 1989 оноос 2020 оны хооронд 7.1 км² талбай буюу нийт талбай нь 41% нь алдарч, хайлж, алга болжээ. Монгол орны уур амьсгалын хэд хурдтай дулаарлалтаас улбаатайгаар мөслөг хурдастай алдарч, хайлж байна. Тухайлбал манай үндэсний эрдэмтэд болох Цэрэн Содном 1981 онд 702 км², Даштилэг нарын судлаачид 1983 онд 659 км², Даваа 2002 онд 451 км² талбай хамарч байна гэж тогтоосон байсан бол 2019 онд манай багийн хийсэн судалгааны үр дүнгээр 360 км² болтлоо уурсан үзүүлэлт харагдана. Эдгээр баримтууд нь мөслөгийн хайлалтад ороотлын хэмжээг шууд харуулж байна. Цаашдаа ч энэ хандлага үргэлжлэх нь тодорхой. Мөслөгийн алдарлын үр дагавар. Мөслөг хайлах нь байгаль орчин болон хүний амьдралын хэв маягт их нөлөө үзүүлнэ. Мөслөг хайлж багаснаар тухайн газрын экосистем өөрчлөгдөж, өөр төлөвчилжин. Ингэснээр хөрсний чиг, ургамлын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, улмаар тухайн газар амьдрах ан амьтдын тоо толгой, тархас нутаг өөрчлөгдөх боломжтой. Нөгөө талаас мөслөгөөс их аван урсах, гол горих, нуур цөрмийн хэмжээ татарч, ард иргэн амьдралд ч мөн тодорхой сөрөг нөлөө үзүүлнэ. Судлаачид одоо өрнөж буй уур амьсгалын нөхцөл байдал энэ хэвээрээ өргөжсэн тохиолдолд манай орны зарим томоохон уулсын мөслөг энэ зууны төгсгөл орчимд бүрэн хайлж дуусахыг тогтоосон байдаг. Тэгээд одоо энэ мөнх цастын өргөл, энэ мөнх цастын уул маань бид байхгүй бол одоо бидний бол одоо хаваачтвал амьдрах одоо нөхцөл маань одоо улам хөмөгдөж одоо бэрхэг болно гэж одоо нутгийн ард ирдэгч яриад байгаа, эрдэмчин судлаачид яриад байгаа. А түүнээс энэ мөнх цаст энэ одоо завсрын одоо доор байгаа бас нэг юм мөнх цаст жижигхэн ийм тогтцууд маань одоо ер нь дулаарлахын хугацаас болж одоо тэр маань бас устж өгөө болж байгаа гэдэг бол нутгийн ард иргэд бид бүхний
нүдэнд бол илтаад ингээд харагдаж байгаа маа. Тийм учраас энэ мөнгө цастын сайхан энэ улсынхаа нөмөр нойлогтон одоо бид бүхэн одоо ажтаа тухтай амьдрахын тулд бас тэр байгалыг бол одоо хайрлж хамгаалах нь одоо нутгийн ард иргэд болно одоо бид бүхний л бас одоо хүч хөдөлмөр гэж ойлгож байгаа. Улс нь бол өөр тийшээ халдаг хөөтний чучраар тэгд юм бод одоо энэ Баянгол гэдэг их гол ийшээ бас одоо өнгөрсөн өвд их тошин хадаад ийшээ заттан инэн өрөөгөө хадаад одоо хадаад игээд гол бол жаахан өөрчлөгдөж л бай. Одоогийн мэдээлэлээр 5-6 шанд булаг шанд одоогийн байдлаар ингээд усгүйн ширэгсэн байна. Одоо нэг 4-5 мөнх цас бол ингээд хайлж дулаарлаас болж маш их багассан, зарим нь алгуулсан ийм тохиолдлууд ажиглагддаг. Харган бут будрагн сөөх тургамлууд бас тодорхой хэмжээгээр бас багассан. Ийм тохиолдлууд цөлжилт гэдэг юм нэг дагаад бас явагдаж байгаа гэдэг нь бол илт харагдж байгаа. Энэ ургамлын энэ төрөл зүйл хомсдсон бол энэ ачт нуурын энэ утрын бэлчээрийн бис нутгаас одоо тэгэл манай энэ шилийн энэ цармын таг хүртэл 17 төрлийн ургамал зүйл ангаараа ерөнхийдөө бас ус нөхлийн байдалд орсон. Эргэж нөхөн сэргийгдэхгүй хэмжээнд бараг ийм хөрсөн ийм судалгаа гарсан байт юм аа. 87 оноос хойш судалгаагаар Сөүлэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарат ялангуяа өндөр уулын бүсэд зэрлэг амьтдын тоо толгой тархац өөрчлөгдөх явдал энэ нь хаасаагүй ажиглагдж байна. За зөвхөн нэг шугам дээр жишээ авахад бол өгөөлөө шулгана гэдэг юм жижигхэн зүйл байдаг. Энэ зөвхөн одоо 70 наснаас дэш 2500-аас дээш өндөр уулын бусад өндөр уулын таар нугд амьдардаг юм шүү. Агтл сүүлийн 20 жил одоо энэ шугууны таргалт бол яа харахгүй уур амьсгалын өөрчлөлт, хоор ашаалт өндөр уулын бусад гарч байгаа өндөр уулын тагийн нуг нам гэж ярьдаг иймэрхүү амьдрах орчин улам хомсцснаас болоод энэ зүйлийн таргалт маш их багассан байгаа. Мөсдлөг өөрөө тодорхой хэмжээний усны нөөцтэй хэрвээ энэ нөөц нь хайлж гисээд алга болох юм бол цаашид энэ нуурын төвшин багасах завламаар одоо зарим гол горих хатгаж ширгэх үзэгдлүүд бий болж байгаль орчны хувьд нэлээд сөрөг нөхцөл үүсэх байдал бий болох юм аа. За ингээд судалгаанд суурилсан одоо хамгааллын асуудал мэдээллийг одоо шинжилгээ ухааны одоо мэдээллийг үнэн бодит мэдээллийг иргэдэд түгээх асуудал бол ер нь бол судлаачдын одоо төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төрийн байгууллагууд олон улсын одоо байгууллагуудын гол одоо хандлага болоод байгаа. Иймээс урт хугацааны эдгээр одоо мөнгө зас мөсөн голын одоо ариан түүнээс их аван урсах голуудын урсац мөн одоо эдгээр галуудаар усчих нууруудын экосистемийн урт хугацааны одоо судалгаа мониторингийн ажил бол ирээдүйд бол бидний зайлшгүй хийх ёстой ажил гэж харж байгаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэх болно гэж хэлмээр байна. Биологийн чиглэлээр судалгаа хийж байгаа судлаач нарын асуудлыг аль болох эртхэн шиг одоо олон нийтэд шийдвэр гаргах төвшөнд хүргэж явах хэрэгтэй байна. Ингэж бид нар яах хэрэгтэй вэ гэдгээ системтэйгээр бодгон төвшөнд эхлээд арга хэмжээ авч эхлэх боломж бүрдэнэ. За сүүлийн 5 жил одоо энэ газар зүйн захирлынгаас одоо цэвдэг судлалын танаа багийн хамт олон сургалт явуулж бас нутгийн ард иргэд бас байгаль хамгаалахын мөнгө цас энэ гол байгалийн нэгтгэлгээ хайрлан хамгаалахад одоо танаа баг цэвдэг судлалын хамт олон маш их бий. Хувийнхаа зүг байгаль хамгаалж болно. Хувийнхаа зүгээс гэр бүлийнхаа зүгт бас баярлаж талархлаа илэрхийлье. Ингээ нутгийн иргэд гэсэн та бүгдийг та урчинтаа ер нь бас тусалдаг мөр унаагаараа дэмждэг та нар ч гэсэн бас одоо энэ ухаалаг сурчлагаа байгаль хамгаалалт ариун үстэй сайхан амтарч ажиллаж байгаа танаа багийнд баяр хүргье. Мөслөг бол уур амьсгалын бүрэлдэхүүн хэсэг. Дэм учраас мөслөгийг хамгаалах, хэвээр нь хадгалахын тулд уур амьсгалын дулаалалтыг багасгах шаардлагатай. Дээр дурдсанаар уур амьсгалын өөрчлөлт Монгол орнд эрчимтэй байгаа бөгөөд ялангуяа өндөр улсын бүслүүрт дулаалалтын эрчим бусад газруудынхаас илүү их дэлгэрч байна. Иймээс мөслөгийг хамгаалахын тулд уур амьсгалын дулаалалтай тэнцэх хэрэгтэй. Манай орны мөслөг төв суурин газраас алс хол хүн хүч очиход төвөгтэй нөхцөл оршдог тул утгийн болон явуулын хүмүүсийн төлөө мөслөгийн алдралд байхгүй гэж үзэж болно. Альва зүйлийг хамгаалах, хэвээр хадгалахын тулд түүний төлөв байдал
онцлог шинж чанарыг сайн танин мэдэх ёстой. Үүний нэгэн адил мөнцлөгийг хамгаалахын тулд түүнтэй холбоотой чанартай судалгаа, шинжилгээний ажлыг олноор явуулж, шаардлагатай арга зүй, бодлогыг тодорхойлж, бүс нутгийн иргэд олон нийт болон шийдвэр гаргах түвшинд хүртэл мэдээж таниулж байх нь чухал болоод байна. Өндөр уулархах газруудад уур амьсгалын дулаалт илүү их явж байна гэж ойлгож байна. Одоо бол энэ усны түвшин маань багтаад, мөнгө цасны маань түвшин багтаад энэ тоолоод ширэгсэн уур бол 4-5 байдгийг. Мөндөр болж байгаа шиг байна.